Татврын мэргэсэн зөвлөхүүдийн чуулганыг хамгийн анх 2015 онд татврын мэргэсэн зөвлөх инх жавхлангийн санаачлагаар зохион байгуулж эхэлсэн. 2015 онд ТМЗ чуулганыг оршин суугч бус этгээдийн нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хууль ба практик, давхар татврын гэрээ ба дотоодын хууль тогтоомжийн үйлчлэл гэсэн хоёр сэдвээр 2 өдрийн турш зохион байгуулж байсан. Харин 2016 онд татврын бодлого өнөөгийн байдал тулгамдж буй асуудал хөгжлийн чиг хандлага олон улсын татврын гэрээг тулгуурч буй асуудлуудыг хилэлцэж олон улсын сайн туршлага практикийг судлах талаар ярилцсан юм. 2017 онд ТМЗ чуулганыг Монгол улсын татврын бодлого өнөөгийн байдал нэмэгдсэн үртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татврын хуулийн хэрэгжилт болон түүнийг боловсронгуй болгох нийгмийн даатгалын тулгамдсан асуудлуудыг хилэлцэж олон улсын сайн туршлага практикийг судлаж ярилцах хүрээнд Татврын ерөнхий газар үн шилжүүлэлтийн асуудлууд, түүнд баримталж буй бодлогууд, нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуулийн хэрэгжилт болон тулгамдсан асуудлууд, нийгмийн даатгалын ерөнхий газар, нийгмийн даатгалын хуулиудын хэрэгжилт, нийтлэг зөрчил болон анхаарах асуудал, хувь хүний орлогын албан татврын хуулийн хэрэгжилт түүнийг боловсронгуй болгох гэсэн дэд сэдвүүдтэйгээр амжилттай зохион байгуулж байсан. 2018 онд Аз намхан талайн бүсийн орнуудын татврын зөвлөхүүдийн холбооны олон улсын хурлыг Монгол улсад зохион байгуулсан. Уг чуулганд Монголын татврын мэргэсэн зөвлөхүүдийг хамрагдах бүхий л боломж нөхцөлийг хангаж өгсөн учраас ТМЗ 2018 чуулганыг үүнтэй хамтдаган зохион байгуулсанд тооцоогоор шийдвэрлэсэн юм а. 2019 онд ТМЗ чуулганыг татврын хуулийн шинжилгээний хүрээнд зохион байгуулсан. Энэ хүрээнд татврын шинжилгээний талаар цаашаад авч хэрэгжүүлэх бодлогын асуудлууд, татвраас зайлсхийхийн эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх ерөнхий дүрм, татврын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж, үн шилжилтийн тохируулга хийх, тохиромжтой аргыг сонгох хэрэглэх үн шилжилтийн тайлагнал, үйл ажиллагааны удирдлагыг Монгол улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуй нэгжийн татврын харилцаа, төлөөний газрын татврын тайлагнал, эрх борлуулсан шилжүүлсний орлогын албан татвар ногдуулах, үнэлгээ болон татврын ногдлыг тодорхойлох зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулсан. 2020 онд COVID-19 нөхцөл байдлаас шалтгаалж ТМЗ чуулганыг зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэвч ТМЗ чуулганаар гишүүдийн олгодог мэдлэг мэдээллийг орхигдуулахгүй байх үүднээс Ernst & Young ТМЗ компанитай хамтран Монгол улс үн шилжилтийн зохицуулалт сэдвийн хүрээнд сургалтыг танхимаар, олон улсын татврын өөрчлөлт шинжилэл сэдвт сургалтыг сахимаар тус зохион байгуулан татврын мэргэсэн зөвлөхүүдийг хамруулсан. ТМЗ чуулганыг 2021 онд татврын мэргэсэн зөвлөхүүлчлэгийн хөгжил хандлага сэдвийн хүрээнд цахим танхим хослолын хэлбэрээр зохион байгуулсан байна. Харин 2022 онд дижитал эдийн засагт татврын сорилтууд ба татврын мэргэсэн зөвлөхүүдийн үүрэг сэдвээр 2022 оны 9-р сарын 29-ний өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Та бүхэн өргөнөөр хамрагдана уу?